Шинэ 7 хоногийн мэнд Game Point podcast-ийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Нэлээ одоо сод Сан Францискогоос ялал та бүхэнтэй хамт байна. Game Point podcast ивент тэтгэгчээр ажиллаж байгаа Social Pay маань найз авирын айныг хэрэгжүүлж байгаа. Тэгээ найз авирын айныг хэрэглүүлж байгаа Blackpink тоглолтыг үзэх азтан маань тодроод тоглолтоо очиад үзсэн байгаа. За тэгээ Major-ийн азтны хувьд маань удахгүй болох Будапешт болох тоглолтыг үзэхээр бэлтгэл ажилдаа орсон байна. За найз авираад мөнгө урамшуул авах аян маань бас хөтөлбөр нь бас өөрчлөгдөж байгаа маань. Тэгээд Монгол тараад чи ер нь Google Pay-г ашигладаг уу? Эсвэл Apple Pay-г ашиглаж явждаг уу? Apple Pay. За тэгвэл Монголд Google Pay өнгөрсөн сараас эхлээд аль бие усаар нэвтэрж эхэлсэн байгаа. Тэгэхээр дэлхийн 100 гаруй оронд ашигладаг энэ төлбөрийн бас шинэ системийг нэвтэрсэн. Тэгэхээр голомт банкны хэрэглэгчд маань Google Pay системийг 11-р сарын 18-наас эхлээд хэрэглээд гисэн та бүхэн өөрийн бүх төрлийн MasterCard болон T-Braid-ийн картыг Social Pay аппликейшнээр дамжуулан Google Pay-д холбох боломжтой болж байгаа юм байна шүү. За Google Pay-д голомт банкны дээр дурдсан картуудаа холбосноор та бүхэн 10,000 төгрөгийн урамшууллыг авах боломжтой болж байгаа юм байна. Social Pay application найз авирын аянд таныг урьж байна. Social Pay-ийн хэрэглэгчид application шинээр найз авирах бүрдээ дарга шатлалын дагуу мөнгөн урамшуулал аваарай. Урилгаар амжилттай бүртгүүлсэн таны найзтайч мөн нэг удаа мөнгөн урамшуулал олгох болно. Application бүртгүүлгийн найзтай урилга илгээж найзтай амжилттай бүртгүүлсэн тохиолдолд урилга илгээсэн болон хүлээн авсан хүн тус бүрт нэг суглаа бэлгэлж байна. Харин та суулгаараа Унгар улсын Будапешт хотод болох Counter-Strike 2 тоглоомын Major тэмцээн үзэх эрхийн хацтан болох боломжтой. Social Pay найз авирын урамшуулалт аян. Энэ 7 хоногийн дугаартаа одоо бидний ярилцах ихний сэдв яа харахгүй хоёлаа нэг удаа ярьсан л да Detroit Pistons багийн талаар. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар хоёлыг нь бичиж явах мөч Detroit Pistons баг 13 дараалан ялаад багийнхаа түүхэн амжилтыг үзүүлээд тэгээд бүр дорнод бусыг тэргүүлээд эхлэв. Яг одоо тэд 15-2 амжилттайгаар эхний 17 тоглолтын дараах байдлаар ердөө 2хан хожигдсон дорнод бусыг тэргүүл явж байна. Мэдээж 17 тоглолт гэдэг бол хөөсрөл гэж хэлэхэд бас одоо юу гэдэг хэдхэн урт хугацаа тийм үү? Энэ хөөсрөл үү гэж асуул утгагүй бах. Энэ амжилт мэдээж бодит тийм учраас 17 тоглолт 13 дараалан ялцаад байгаа. Харин одоо Detroit Pistons багийн үзүүлж байгаа амжилт хаана хүрч зогсох вэ? Тэдний энэ үйлрэл цаашдаа яаж өрнөх бол? Үйлрэлийн ихэнд бол эн чинь залуу баг контендер багийн тоонд оруулаагүй байлаа шүү дээ. Чи бид бүгдээрээ. Гэтэл одоо энэ багч ингээ 13 дараалал ялцсны дараа хөөе энд чи юу болоод байна? Энэ багч нэрээ финалд үлдчих болох юм биш үү гэдэг яриа угаасаа гарч эхэлж байна. Тийм угаасаа East угаасаа ер нь бол wide open байгаа гэдэг нөгөө аналистуудаа сэтгүүлсээр яриад байгаа шүү дээ. Одоо энэ одоо East-ийн өрсөлдөөнд бол хинч ялж болох боломжтой. Яг ингээд одоо OKC West-д байгаа шиг яг ингээд идэр байна гэсэн тийм байхгүй байгаа шүү дээ. Тэгээд яг энэ бол том боломж. Detroit Pistons яг бид нар контендер гэж яриаггүй ч гэсэн иймэрхүү амжилт ер нь амжилт нь ахин гэдгийг бол бид нар бол бүгдээрээ жисэн шүү дээ. Тэгээд яг тэргээ бүр давлаад биелүүлээд явж ийн гэж бодод шүү дээ. Тэгээд тийм одоо л хөөсрөл бол биш ээ. Уусаа артнаасаа хөөср одоо юу гэдэг ийм амжилт гаргаж байгаа ч ер нь түрүү жилийн амжилтыг харах юм бол ер нь бол хайхаад ах зүйл бол биш. Тэгээ одоо юу гэдэг энэ баг ердөө 2хан жилийн өмнө яг хараа 2 жилийн өмнө 11-р сарын хэдэн тэд 13 дараалал хожигдсон явж исэн байл шүү дээ. Тэгээ тэр хожигдлын цуврал нь хэд төр зогслоо 28 төрлөө 28 тоглолтод үрж хожигдлын цуврал зогсож ирсэн. Тэгсэн чинь 2хан жилийн дараа удирлаа ингэж эргүүлээд Detroit Pistons баг одоо ингээд NBA-гийн манлайлагч бүсийн тэргүүн баг дээрэс нь бүр ингээд контендер гэж яригдах хэмжээнд очиход юу тэд өөрчилж юу? Одоо яг энэ залуу тоглогч нар байна. Cade Cunningham мэдээж бид нар мэдчихээн. Тэгээд дээрэс нь Ron Holland, Jalen Duren гэх мэтсэн залуу тоглогчны одоо development нь айгуу сайн явж байна л та. Айгуу сайн одоо скиллтэй болж байна. Ер нь тоглолт ер нь бол NBA-д орж ирээд удааг байгаа ч гэсэн одоо яг идрэг нөгөө геймийн өөрчлөлт нэрээд хамаг юм удаашаад ингээд тоглолтыг яаж төгсөх вэ? Гол нь залуу одоо юу гэдэг багууд чинь нэг асуудалтай юм ерөөсө тоглолт төгсөж чаддгүй. Тэгээ яг тийм experience байхгүй байдаг шүү дээ. Одоо яг тэр experience нь өөрсдөд нь ирж ийн л гэж би бодоод байна л да.
Тэгээд өчтөрийн тоглолтыг харлаа Кейт Канахэм ч баг пив шиг бийтэй болсон юм уу та. Бараг л жилэн дүүрийнхээ хажууд хоёр дахь өндөр нь юм шиг харагдаж л шүү. Тэгээ баг дотор холбон тоглож гээд тэгээ харахгүй чамтай бол санал нийлж ин багийн залуу тоглогч нар хожиж сурж ин. Дээрээс нь мэдээж энэ бүхэн хинтэй холбоотой гэхээр миний зүгээр харж байгаа дасгалжуулагч JB Bickerstaff-ыг авчирсантай холбоотой. Энэ дасгалжуулагч ирснээс хойш өнгөрсөн удирлаас эхлээд амжилт нь төсөөр болоод эхэлчлээ. Ялдаг болоод эхэллээ. Тэгээ JB Bickerstaff ер нь нэг бус удаа ингэж багуудыг очиж сэргэн босгож эхэлж байна. Гэхдээ яг багууд одоо хаана очиод түүнээс татгалздаг гэхээр авраг авах одоо юу гэдэг контендер төвшөнд ороод ирээд тэрэн дээрээс дутаад эхлэхээр JB Bickerstaff-аас өмнөх багууд нь татгалзаж байсан. Гэхдээ яг одоо байгаа Detroit Pistons багийг бол үнэхээр гой босгож ирж байна. Тэгээд хардаа Detroit Pistons баг энэ 13 дараалан хожичоод байгаа багийнхаа түүхэн амжилт гэж байгаа байхгүй юу? Энэ түүхэн амжилтыг өмнө хаана гаргаж ирсэн бэ гэхээр 1980-аас 90 он 2003-аас 2004 онуудад гаргажсан байхгүй. Энэ жилүүдэд Detroit Pistons баг яалаад авраг авсан тий. Тэгэхээр одоо дээрэс нь хамгийн гол юу вэ гэхээр тэр жилийн Bad Boys Detroit Pistons гэж онцолдог. Bad Boys Nick Courage гэж ярьдаг. Bad Boys Detroit Pistons багуудын гол одоо юу гэдэг нүүр царай, гол одоо юу гэдэг ялж исэн хүчин зүйл нь бол товтлогоо гэхээс илүү хамгаалт байсан. Тэгэхээр Detroit Pistons одоогийн Detroit Pistons баг үнэхээр Bad Boys болж чадах юм уу гэд хамгаалтын үзүүлэлтийг ингээ харсан чинь яг одоогоор энэ баг хамгаалтын рейтингээр лиг 4-р өрөнд явж байна. Хамгаалтын рейтингээр 4-р барин ч шүү. Тэгээд бодогдоо талбайгаас алдж байгаа оноогоороо бас шилдэг техний 5 дотор буюу 4-р өрөнд явж байгаа юм байна. Тэгэхээр бодогдоо талбайгаас сайн хамгаалж байгаа баг гэдэг бол хамгаалт мэдээ сайн байна гэсэн үг. Дээрэс нь нийлбэр одоо бүх хамгаалтын рейтингээр техний 4-т байна гэдэг бол Detroit Pistons багийн амжилт бодит юм а гэдгийг харуулж байна. Тэгээд тоглогч нарт ярьсан байна, дасгалжуулагч нарт ярьсан байна. Өчигдөр Indiana Pacers багийн дасгалжуулагч Rick Carlisle тоглолт дуусаад хожигсныхоо дараа яг миний үед одоо Detroit Pistons баг ийм хамгаалалттай байсан. Тэр менталити энэ багт эргээд ирснийг харахад сайхан байна гэж хэлсэн байна. Тэгээд Rick Carlisle гэдэг чинь Detroit Pistons Bad Boys-ийн дасгалжуулагч хүн шүү дээ. Тэг яг бас нэг Bad Boys-ийн яг тэр нэг юу байгаад байт юм шиг санагдаад байдаг шүү дээ. Detroit-ийн тим чанар нь одоо ингээ Jalen Duren, Isaiah Stewart гэдэг чинь үнэхээр сайн хамгаалж байгаа чийсээ хэллээ шүү дээ. Будагтаад бод агуун сайн хамгаалж байгаа гэдэг чинь энэ хоёрын агуу юу аахгүй. Тэгээд дээрэс нь Oscar Thompson ер нь бид нар Amen Thompson-ыг яриад байдаг болохоос Oscar Thompson чинь бас агуу сайн on ball defender шүү дээ. Тэгээд Kate Cunningham чинь өөрийнхөө юун дээр PG одоо байрлал дээр агуу том бийтэй яг чинь. Амар том юм бэ. Тийм тэгэхээр бас нөгөө талд мэдээж дотроон дээр сайн явж байсан бас нөгөө талд сайн хамгаалаад нэг тийм юутэй одоо хоёр талд тоглогч айгуу гоё. Яа тэгээд ер нь бол тэгэл Detroit мэдгүй одоо урсдаг уснаас болт юм те. Каратнаас ундаа уссаад тийм нэг тийм the Bad Boys юу гараад байдаг. Яг тийм чанар байгаад байдаг юм шиг санагдаад шүү. Тэг хардаа одоогийн байдлаар 8 өөр тоглогч 10-аас дээш оноо дундчилж байна гэж шин. 8 тоглогч 10-аас дээш оноо дундчилж байна. Тэг баланстай тий тэгэхээр бөмбөг сайн шийдэж байна. Бүгдээ тоглолтод гоё оролцож байна. Ингээд Kate Cunningham, Jalen Duren гээд яриад байгаа боловчийг эн чин нөгөө сайн шидэгчнэр авчирсан. Одоо Malik Beasley-гээс татгалзаад Duncan Robinson-ыг авчирсан шүү дээ. Тэр бас үр дүнг өгчлэн Duncan Robinson илүү аюултай шидэгч, илүү аюултай хурдтай шиддэг. Тийм учраас Malik Beasley-гээс илүү найдвартай баг шидэж гин. Ингэснээр нөгөө талбай илүү задаж өгч гин. Тэгээ Kate Cunningham дээр чи дөрүүлсэн шүү дээ. Байрал дээр хамгийн том учраас би мэдээж энэ бүхэн хинээс эхэлж байгаа гэхээр дасгалжуулагчаас эхэлж байгаа. Гэхдээ талбай лидердээс эхэлж байна. Kate Cunningham маш том бит учраас одоо Лука ч байрал дээр том битээ гэж ярьдаг шүү дээ. Гэтэл Kate Cunningham ч Лукагаас том битээ хүн шүү дээ. Тэгээд илүү болчихно л гэх тийм. Тэнгүүд Kate Cunningham-ыг нэг хүн хамгаалах боломжгүй болчиход байгаа юм байна. Харуусаа харж байгаагаар. Тэнгүүд дабл тим хоч гингүүд нөгөө нэг жавжин дургаа шидэгчнэр чинь бол ингээд сул гараал Tobias Harris, Duncan Robinson өөр хиймэдийн энэ бүх тоглогчид ингээд сул гараал замбраагүй шидэд байна л гэж би зүгээр харж байна. Гэтэ Detroit Pistons багийн довтлогоон ч гэсэн яг үндэ тийм муу биш байгаа байхгүй юу? Довтлогоороо яг одоо довтлогооныхоо рейтингээр Detroit Pistons баг 8 дугаар өрөнд явж байна. 8 дугаар өрөнд. Хоёр үзүүлэлтээр их шууд ихний 10 дотор. Ихний 10-т. Тийм тэгээд ер нь бол тэгээд ихний 10 аль үзүүлэлтээр байна гэдэг чинь ер нь бол
яг шууд контентер гэж хэлэхэд хэцүү ч гэсэн ер нь бол маш сайн өрсөлдөгчний нэг гэсэн үг л дээ. Яаж ч утсан. Тэгэд энэ багийн одоо бүх юм л одоо нэг зөв тал руугаа явчихсан. Сая Kate Cunningham Nike-тэй бүрэн signature pose-ийн дийл хийчлээ шүү дээ. Signature shoes хийсэн. Тэгсэн чинь нэг сонирхолтой аргумент гарсан шүү. Gilbert Arenas подкастер ирсэн. Kate Cunningham ингээд тэг юм шүү дийл авч байгаа нэг өөрт нь бол сайн болож яг Detroit-ийн фэнүүд бол жоохон муу мэдээ шүү гэсэн. Яагаад гэсэн чинь Nike хэрвээ Kate Cunningham-д ингээд Kate Cunningham гэдэг одоо яг нэрийнх нь пүүзийг гарах одоо дийл өгж байгаа бол ирээдүйд энэ багаас явна, том маркетер явна гэсэн юм хэлсэн. Нэр би надад ч үзсэн шүү дээ. Тий. Харин яг тэгээ хэлсэн байсан тий. Энд ийм том одоо үгдийн амжилттай явж байгаа брэнд ийм хотод байхгүй. Энэ бол бизнесийн фэнүүдийн хувьд муу мод яг хэлсэн тий. Тий. Тэг бас тэгээд ингээд бодоод үзсэн чинь энэ гоё болж байгаа багийг бас тэг яг үнэхээр тийм юм бол харамсалтай л байна. Гэтэ яг энэ багийн юм бол ирээдүйн үнэхээр гоё байна. Бүх драфт пикүүд байна. Сольсон юм байхгүй байна. Одоо цалингийн цэс сайхан одоо одоохондоо бол сул байна. Хөшөө нэмэх боломжтой. Тэгэхээр ирээдүйн бол үнэхээр гэрлэхэд харагдчихэв. Харин тий. Одоо нэг юу хэлэх гээд байгаа. Одоо ингээд 13 дараалан хожиж байгаа үед ямар нэгэн солилцоо ярих ч юм утгагүй байдаг л да. Яагаад гэх юм бол угаасаа баг хожиж байгаад багийн уур амьсгал сайхан байхад энийг гаднаас нь ивдэх ямар ч хэрэггүй байдаг. Энийг багийн удирдлагад байгаа бүх хүмүүс мэдж байгаа. Гэхдээ энэ цуврал мэдээж өнөө маргааш нэг өдөр оцсосон тийм үү. Нэг өдөр зогсонгууд за окей бидэнд Осар Томпсон байгаа юм байна, Kate Cunningham байгаа юм байна, Jalen Duren байгаа юм байна. Тэнгүүд биднэрт өөр юу байгаа билээ гингүүд энэ багт гэрээнд дуусж байгаа Tobias Harris-ийн 26.6 саяын цалин байгаад байгаа байхгүй юу? Тэгээ энэ чинь өөр бас энэ гэрээнд дуусж байгаа тоглогч нартай нийлүүлээд хавсруулад сайн тоглогчийг авчих боломж байгаа байхгүй юу? Рол тоглогч нар тийм. Тэнгүүд биш араа бүр од би рол тоглогч яриаггүй. Lauri Markkanen, Anthony Davis өөр одоо юу гэдэг хин за би Jonathan Kuminga яг од тоглогч гэдэгт оруулмааргүй. Гэхдээ зүгээр би яг Jonathan Kuminga болгочор байж болохгүй гэж тийм. Харин яг байж болохгүй гэж илүү залуу илүү тесрэлттэй ийм тоглогч болж байгаа учраас энэ баг яг одоо байгаа 3 тулгын 3 жил. За би Jaden Ivey-г бас оруулчих да энэ тулгын 4 чулуун дээр нэмээд энэ сэлгийн маш гоё залуу байгаад байгаа. Дээрэс нь яг Tobias Harris хамгийн туршлагатай тоглогчийн хувьд байгаад байгаа байхгүй. Гэхдээ Duncan Robinson ч одоо туршлагатай тоглогч 31 настай тоглогч байхгүй. Тэнгүүд ч Tobias Harris хэрэг байхгүй. Одоо Tobias Harris энэ багт гүйцэтгэсэн хамгийн сүүлийн үүрэг нь өөр нэг тоглогчийн оронд л явах байхгүй. Бараг Tobias Harris-ийн агент ч гэсэн энийг мэдж байгаа байхгүй. За хоёлоо бол одоо энэ зүүнд бараг солигдсон шүү. Харин нэг гайгүй газар очиж газартаа солигж бодож байгаа байлгүй дээ. Тэгэхээр Detroit Pistons баг Anthony Davis-ийг сонирхчин, Lauri Markkanen-ийг сонирхчин гэсэн цуурхал яриа өнгөрсөн өдрүүдэд гарсан. Энийг бол ойлгож болж байна. Pistons-ийн зүгээс ийм цуурхлыг тараагаагүй бах. Багийн амжилт сайхан болж байгаа. Гэхдээ нэгэн тим сайн байгаа үед бол энэ талаар бодож байгаа нь тэр нөгөө хаалтаа хаалганы цаана багийн удирдлагад бодож байгаа нь лавтай. Тэгэхээр хараа нэг менежер хэлсэн байлаа. Бүр ялангуяа NBA-ийн ерөнхийд бүсийн хөлөө дээ. Нэг менежер нэр нь мүүлэн тэгдэг менежер Anthony Davis хэрвээ орны бүс рүү явчих юм бол тэр бүр контендер төвшний багт очих юм бол энэ жилийн NBA-ийн өрсөлдөөнийг өөрчлөе шүү гэдэг байгаа байхгүй. Би тэгж харж байна гэж хэлээд байгаа байхгүй. NBA-ийн нэг менежер Chicago Bulls очичвол яах вэ? Boston Celtics очичвол яах вэ? Detroit Pistons Cleveland Cavaliers ч гэсэн яа болохгүй гэж Cleveland Cavaliers яг хүндээ самбарнд болохгүй л шүү дээ. Ялагдаад л шүү дээ. Тэггүй. Anthony Davis шүү дээ. Хэрвээ ирүүл байгаад аль ямар ч багт очсон шууд импакт үзүүлэх тоглож байхгүй. Зүгээр ингээл хийх юм тодорхой шүү дээ. Anthony Davis хийх юм тодорхой. Ямар ч системд ороод тоглож байна. Anthony Davis. Тийм болохоор Anthony Davis хаашаа явах нь одоо хаашаа явахаас хамаарат одоо энэ юунуудын өрсөлдөөнүүдийн одоо юу өөрчлөлтүүд аягүй их гарна гэж бодож байна. Гэхдээ East-д бол бүр харин би East бүр ингээд open байгаа байхгүй. Хин ч ингээд аваад юу одоо юу гэдэг finals гараад ирэх боломж байгаад байгаа байхгүй. Ганц одоо бүр яг ингээд ихтгэл тавьж исэн New York Knicks чинь бас асуудалтай байгаад шүү дээ. Oh my god. Тэгэхээр яг Anthony Davis-ийг Pistons аавч гэж бол бодохгүй л л да. Гэтэ Chicago Bulls ч юм уу
тиймэрхүү багууд яваад яа. Энэ бол шууд импакт үзэл. Яг Лори Маркканеныг авч болох хэрвээ Юта Jazz зөвшөөрөх юм бол авах гэж үзэх л байна. Яг бол чи сая хэлсэн ш драфт ирэхүүд нь байна. Тэгээд дуусж байгаа гэрээ байна. Хүсэж байгаа бүх зүйл нь магадгүй байгаа учраас Detroit Pistons баг ямар юун дээр ярьж ямар нэгэн зүйл хийх л баг. Тийм, өмнөх юун дээр ярьжсэн, дугаар дээр ярьжсэн Jalen Duren гэдэг залуу extension-ээ авахгүйгээр өөр дээр одоо бууцаа тавиад баг бет тавиад ороод ирсэн шүү дээ. Тэгээд дараа жил restricted free agent. Энэ хүн бол баг max гэрээ хийхээр тоглолтыг бол үзүүлж байна. Хангалттай. Тэгэхээр өөртөө ихтэй гоё байсан, хөдөлмөрсөн. Тэгээд одоо тэр нь бол pay off болж штэ. Тийм. Тэгээд хамгийн гол нь яг одоо бид хоёр цааш Detroit Pistons баг нэлээд ярих хэрэгтэй юм шиг байна. Яг гэх юм бол энэ баг чинь бүсийн өрсөлдөөнийг өөрчлөөд байна штэ. Тийм учраас Detroit Pistons багийг одоо анхаарлын төвд оруулах хэрэгтэй байна. Одоо бид магадгүй зарим багийг уусаа ярихгүй хоошид хаях хэрэгтэй юм шиг. Яг гэх юм бол хараа хүснэгтийн байдлыг зүгээр ингээд дуртаад өнгөрөөл та. Detroit Pistons баг нэгдүгээр байранд. За Detroit Pistons баг Toronto Raptors, Miami 3-т, Cleveland 4-т, New York 5-т гэдэг нөгөө дээгүр нэрлэгдсэн багууд маань бүгд доогоор явж байна. Тэгээ Philadelphia, Orlando, Chicago, Boston бүр яг энэ баг бол яг энэ жилийн Boston Celtics. Boston дээр би нэг асуулт дахиад одоо асуух гээд. Jason Tatum лидер байна уу? Jaylen Brown лидер байна уу? Tatum байсан байна. Харин яагаад өнгөрсөн жил финалийн MVP Brown өгсөн юм бэ? Яагаад Tatum-ийн тэр үр нөлөөг олж хараагүй юм бэ? Яагаад Андре Игудалад 2000 тэр 10 хэд оны вүлээ? 15 оны финалийн MVP өгсөн юм бэ? Яагаад Стефи нөлөөг хараагүй юм бэ гэдэг. Тэр үед бас нэг юм хитрхи хайпер магадгүй эсвэл LeBron-ыг хамгаалсан үндэл тэр шагнал очиод байдаг байсан юм ааш. Токог хамгаалаад Jaylen Brown авсан юм ааш. Одоо Jaylen Brown, Jason Tatum шиг нэг тоглогч байсан бол ондоо авчихсан бэл. Бид нар мэдгүй шин. Одоохондоо бол яг ингээ багийг нь харахад бол өөр лидер байхгүй байдаг шин. Одоо хоёр дахь. За тэгвэл одоо ингээ одоо асуултаа би өөрчлөе. Jaylen Brown хэрвээ гимтээд Jason Tatum байсан бол Boston Celtics баг одоо байгаагаас дээр байна гэж чиний үед бодогдож байна уу? Бодогдохгүй байна. Бодогдохгүй байна. Бодогдохгүй. Яхаагүй л байхаас уу. Би бол Tatum байсан бол хамаагүй дээр байхаас ингэдэг бол итгэлтэй байна. 100%. Гэхдээ эн чинь дээр байгаад байх шаардлага байхгүй шүү дээ. Энэ жил бол зүгээр л хэрэг байхгүй. Дээр байх шаардлага марлагын тухай биш. Зүгээр л Tatum байхгүй ийм зүйл болж байна гэдэг чинь Tatum хэн байсныг л харуулдаг байгаа юм болов уу гэж би өвдө бодод байгаа байхгүй. Tatum-ийн шаардлагагүй ялаад идэг байсан бол хараа Detroit Pistons баг 13 дараалал ялахад байна шүү дээ. Dante Cunningham, Cade Cunningham тоглоогүй. Jaylen Duren тэр бүр хойлож тоглоогүй тохиол байгаа даа. Тэнгүүд ингээд тэгсэн мэт Ivy гимтсэн, Tobias Harris гимтсэн ингээд ялаад байгаа байхгүй. Тэр чинь нөгөө нэг багийн нэг сайн байгаа гэдэг. Тэнгүүд Boston Celtics дээр мэдгүй одоо за мэдээж баг нэлээд өөрчлөгдсөн л доо. Гэхдээ л Tatum байсан бол одоо шиг байхгүй гэдэгт миний энэ үйл итгэл үншил 100 байгаа шүү. Одоо би Tatum хэтэрхий дуртай болохоор тэгээд байдаг ч юм бол мэдгүй. Ямар ч байсан нөгөө Boston Celtics-ийн амжилт хин лидер байсныг харуулах байхаа гэж бодож байна. Чи наад зүгээр би Tatum дургүй юм шиг болоод байгаа. Би бол дургүй байхгүй ч. Нөгөө дургүйгүй зүгээр чи чам тэгж орж ирэхгүй нэхэр чи би гайхаад байгаа байхгүй юу? Аа. Game Point podcast үргэлжилж байна. Бид одоо энэ удаагийн дугаараа дандаа ийм гоё одоо багуудын талаар ярих гэдэг юм эсвэл гоё амжилтуудын талаар ярих гэдэг юм уу. Одоо бид чинь сүүлийн дандаа нэг болж үтэхгүй байгаа юм яриад байдаг гэсэн. Одоо бид бас нэгэн түүхэн одоо амжилтын талаар ярьж байна. Яг одоо энэ багийн үзүүлж байгаа амжилтыг өмнө энэ би цор ганц баг үзүүлжсэн. Тэр багийн тухайн улирлыг 24 тэг гэж эхлүүлжсэн баг буюу Golden State Warriors баг 2015-аас 16 оны улирлаа 73-9 хожихдоо удирлыг 24 тэг гэж эхлүүлжсэн байна. Тэрнээс хойш хамгийн сайн амжилтыг энэ жилийн Oklahoma City Thunder баг буюу аварга хамгаалж байгаа OKC 17-1 гэж эхлүүлээд байна. Ингэж холбож эхлүүлж байгаа маань их учиртай. Oklahoma City Thunder баг магадгүй энэ 73-9-ыг
74-8 болгож чадхаар юм биш үү энэ жилийн баг. Энэ ийм амар доминант байгаа нөхцөлд. Гэхдээ чадхаар юм биш үү нэгдүгээр нэг дэх асуулт нь. За хоёр дахь асуултын дараа жоохон байж байгаа асууя. Чадах боломж бол байгаа юм шиг л харагдаж байна. Одоо ингээд бүр ингээд доминант байгаад шүү дээ. Гэхдээ одоо ингээд 18 тоглолцсон байна тийм үү? 18 тоглохдоо шүү дээ. 15 нь одоо лигт одоо 50% амжилттай 50%-аас доош амжилт үзүүлээд явж байгаа байхгүй. Тэгэхээр эхлээд бол schedule бол нэг тэдний хувьд бол маш одоо юу гэдэг зөв сайхан байна. Тэгээ зөөлхөн байна. Тийм тэгэхээр ирээдүйд одоо өнгөрсөн биш. Одоо ирж байгаа schedule-д ямар байхыг бид нар харъя. Тэгээ дээрэс нь гэхдээ эн чинь хэн байхгүй байгаа ш. J-Dub байхгүй мөртлөө идэх чинь ингэж яваад байгаа ш тий. Тэгэхээр бас J-Dub ирээд бүх одоо бүрэлдэхүүнээрээ тоглох юм бол бас нэлээ юу байх болоо гэж байна. Гэхдээ 78 3 биш 4 гэдэг тийм юу хийх хэрэг байна уу? 74-8 уу? Тэгээ 74-8. Харин наад чи миний асуулт байхгүй. Oklahoma City Thunder баг мэдээж тэр одоо Chicago Bulls-ийн 72-10-ыг бол бүгд ярьдаг шүү дээ. Яг бол тэр жил Chicago Bulls төрүүлсэн учраас. Тэнгүүд Golden State Warriors багийн 73-9 гэдэг амжилт яригддаггүй. Ингэж нэг амжилтын цаасан дээр буусан рекордоор гарч идэг болохоос тэр үлрэл төрүүлж чадаагүй болохоор угаас энэ амжилт түүхэнд ч үлддэг. Тэгээд дээрэс нь Kobe Bryant-ийн сүүлийн тоглолт Warriors-ийн сүүлийн тэр 73-9 зэрэгцсэн өдөр дэлхийн нийт бүгдээрээ Kobe Bryant-ийн тоглолт руу анхаарлаа хандуулж байгаа учраас энэ тоглолтын талаар ер нь дурсдаг ч хүн байхгүй. Ер нь хотынх нь л дурсдаг байх. Гэтэл ийм зүйлийн төлөөнөр яг үнэнгээс явах хэрэг байна уу? Эсвэл хоёр дараалаад авраг авах нь илүү чухал уу? Миний бодлоор бол хоёр дараалж авах нь чухал. 74-8 гэдэг рекорд бол нэг тийм чухал ш. Гэхдээ тэгж хийж болно л доо. Гэтэ энэ чинь 82 тоглолдог NBA тийм үү. Тэгээд араас нь ингээ плей-офф болно. Энэ урт сизныг чинь ингээ маратон гэдэг штэ. Маратонд хүн яаж гэдэг гэхээр яг ингээл хүчээ одоо юу гэдэг урт замд ингээд зөв хуваарлаж л очдөг штэ. Тэнгүүд 73 usage-сэн Warriors сүүлдээ яг үнэхээр плей-офф бас бензин дуусчихсан штэ. Тийм. Дууссан тий. Тийм дууссан штэ. Тийм болоод тэр жилдээ авч чадаагүй. Тэгээд маш хэцүү рекорд мөртлөө олоход амар хэцүү рекорд мөртлөө ямар ч тийм ашигтай рекорд биш юм шиг санагдаж. Тэгэхээр аль болох плей-офф бүх тоглогч нарыг эрүүл саруул тэгээ бензин дүүрэн оруулъя гэж бодож байвал энэ рекорд бол тийм хоньсон хөөгдөх шаардлагатай рекорд биш гэж бодож байна. Натгад чинь 100% санал Oklahoma City Thunder багийн рекордын араас явах ямар ч хэрэггүй. Энийг баг энэ нөгөө туршлагатай тоглогч нар ч баг бүгд хэлжлээ. Тэр рекордод юу жишээ тэр рекорд. Тэгээ чиний хэлсэнтэс нөгөө одоо энэ сайн багуудтай тоглоогүй гээд энэ нөгөө тоглосон энэ 17-1 гэдэг амжилтыг нь харсан чинь нэрээ сайн баг гэх юм бол Houston байна. Houston-д тэгтээ ганцхан онооны зөрүүтэйгээр хоцсон байна. Clippers-ыг сайн багт оруулах уу оруулахгүй юу? Clippers-ыг энэ жилээ бол оруулахгүй уучлаарай. Оруулахгүй юм тий. За тэгвэл Clippers-ыг сайн багт оруулах уу оруулахгүй юу? Би бол сайн багт оруулна. Одоо яа тэгэхээр 50%-өөс дээш амжилттай байна шүү дээ. Одоо плей-оффын барилт байгаа болохоор Warriors-ыг сайн багт оруулахгүй. За ингээд Warriors, Lakers, Rockets гэдэг гурван багтаа тоглосон юм байна. Rockets-тай ердөө ганцхан онооны зөрүүтэй дууссан. Энэ үлрэлийн нээлтийн тоглолт байсан. Харин Lakers, Warriors хоёрыг бол үнэхээр үнсэж тавьсан. Үнсээд ингээд нэг жоох хүмүүсийг за миний дүү ингээд дараагийн тоглолтоор уулзаараа за гэдэг ингээд нэг явуулдаг шээ. Тэгэж үнсэж тавьсан. Тэрнээс яг өөр сайн багтаа тоглож эхлэегүй байгаа маань. Тэгээд маргааш тэд Minnesota Timberwolves-тай тоглоно. Тэрийн дараа Phoenix-тэйгээд хуваараа одооноос чангарч эхэлж байгаа маань. Тэгэхээр одоо яг юуг нь харъя. Чанарыг харъя. Гэхдээ чанарыг харъя гэдэг үг жоохон зохимжгүй үг юм шиг санагдаад байна. Яг бол Oklahoma City Thunder баг лигийг хамгаалтаараа тэргүүлж байгаа. Тэгээд онооны зөрүүгээрээ өрсөлдөгчөө хожиж байгаа онооны зөрүүгээрээ түүхэнд яваад байгаа шүү дээ. Түүхэнд. Өрсөлдөгчөө 16.9 онооны зөрүүтэйгээр хожиж байгаа. 16.9 онооны зөрүүтэй. Хамгийн ойрхон тоглолт нь баг юу юм бэ? Тэр нь Houston Rockets-ийн л тоглолт юм уу та? Тэгэхээр энэ багийг ингээд энэ юу гэдгийг
Тийм Houston Rockets-ыг 1 онооны зөрүүтэй хатсан бусдаар бүх багуудаа илэрхийлж чадсан биш. Тэгээ 16.9 онооны зөрүүтэй хожиж байгаа. Энэ амжилт тэгэхээр бүр түүхэн амжилт шүү дээ. Тийм тэгэхээр энэ баг чинь яг авраг баг гэдэг нь харагдчихлаа л да. Уусаа чинь авраг баг аврагаа хамгаалах гэж байгаа баг учраас уусаа иймэрхүү стандартаар байх ёстой баг. Тэгээд гол нь ингээд авраг авсны дараа нэг шаардлага гэж нэг юм байдаг шүү дээ. Шаардчлаа гэдэг тэгээд шүү дээ. Хангор болоод байдаг. Тим юм байхгүй нь бүгдээр үйлсгэлийн хэвэндээ байна. Тэгээ Shaggy Alexander MVP-гийн юунд баг нэгт явж байна үү те. Дэнүрийн биш Никола Йокич энэ хоёрын нэгэнд л гэж яриад байна шүү дээ. Йокич нэг хэлж байгаа хоо. Стилийн мотивэйтэд байна гэдэг чинь энэ баг цаашаа явах биш аврага хамгаалах боломж айгүй өндөр багуудын баг л гэж бодож байна. Тэгээ залуу тоглогч нар гол нь ингэж яваад байдаг чи гоё харагдаад байгаа байхгүй тий. Өвн залуу тоглогч чинь ингээд амарчдаг гараад байдаг шүү дээ. Ингээ хайчдаг зундгаа шавуудсан ч юм уу те. Хожих хүсэл эрмэлзэлтэй байна гэдэг чинь гайхалтай гоё зүйл байгаа байхгүй. Энэ баг одоо хүртэл Jalen Williams, J-Dub тоглоог байгаа. Гэхдээ зүгээр эндээс харахад магадгүй J-Dub за ингээ байхгүйгээр ингээ 17-1 яваад байна шүү дээ. Гэхдээ дундуур нь Chet Holmgren гэсэн нэг гимтэд нэг ганц нэг тоглолт үндсэн шүү дээ. Гэтэл энэ баг ялаад л байна. Тэгэхээр энэ багийн юу вэ гэхээр баг бүрэн бүрэлдэхүүнээрээ бүр ингээд супер бүрдчихэд байна гэж удаа хараад байгаа юм. Баг бүрэн бүрэлдэхүүнээрээ үнэхээр тасархаа баг бүрдсэн байна. Одоо өөр одоо юу гэж тайлбарлах юм. Тэгээд хамгаалт айхтар байна. Тэр Алекс Карусогийн авчиж байгаа хамгаалт, Кейсн Уоллсийн авчиж байгаа хамгаалт, за Азия Хартенштайн, Чет Холмгрен тэр хоёр зэрэг гараад Алекс Карусо лүү доорт хүртэл гимтэлтэй байгаа шүү дээ. Ялгаатай нь Oklahoma City Thunder баг өнгөрсөн жилээс хамгийн урт удаан тоглосон баг болохоор бусад багуудаас хамгийн их ачаал авсан баг. Гэтэ тэрийгээ дагаад энэ баг айгүй их гимтэл бэртэлтэй байгаа. Огт гимт гэртлэхгүй биш шүү. Бэртэл гимтлэгтэй байхгүй. Тэгсэн мөртлөөсөө ингээ хожоо яваад энэ тэгэхээр ямар тасархаа байгааг илэр. Тэгээд өнгөрсөн жил NBA-гийн аврагын цомыг хүртсэн түүхэнд их 2 дахь хамгийн залуу баг болсон. Түүхэнд их шүү. Тэгэхээр энэ багийн доминант одоо юу гэдэг магадгүй Dynasty-гийн эхлэл тавигдаад явж байгаа юм болоо 2 дахь аврагын жилийг бид гэрчлэж байгаа юм болоо угаасаа одоо энэ жил авраг авах магадлал хамгийн өндөр багаар яг өнөөдрийн байдлаар Oklahoma City Thunder-ыг нэрлэж байна. Энэ байдлаараа эргэжүүлж гисэн тэднийг ялахаар баг гарч ирнэ гэдэгт бол эргэлзэж зүгээр юу зогсоох өгөхээр муу амлаж байгаа юм биш. Энэ багийг бэртэл гэмтэл зогсоохоор харагдаж байна. Тэрнээс яг одоо энэ бид байгаа бусад 29 багаас өнөөдөр Oklahoma City Thunder-ыг ялах баг байна уу гэвэл маш ойлгомжтойгоор үгүй л гэж хариулахаар байна. Тэгээд одоо бас яг бид нэг бэрт гэмтэлтэй байна гэжсэн чинь тэдний нөхөө тоглож байгаа залуу тоглогч нар амар сайн байна л да. Одоо жишээ нь Ludort бэртлээ гэхэд ардталт нь одоо Casey Walls байж гацчихэд те. J-Dub байхгүй хахад одоо энэ AJ Mitchell гэдэг залуу бол үнэхээр энэ сизнэг бол үнэхээр гайхалтай эхлүүлж штэ. Гэх мэтчлэн ингээд хойно ингээд сэлгээнийх нь тоглогч нар ийм өндөр одоо юу гэдэг үр бүтээлтэй тоглоод хахад яг энэ ийм багийн систем нэгэ зогсохгүй яваа л байна л да. Би энэ Shea Gilgeous байгаа болохоор яг Shea Gilgeous Alexander дээр л тойруулсан баг штэ. Тэгээ Shea Gilgeous нь байгаад бусд нь яг адилхан одоо үр бүтээлтэй байгаад байх юм бол тэгээд энэ баг л ингээл солигдол явуулах. Одоо би энэ хараа ирээдүйд штэ Ludort мэдээж одоо цалингийн үгүй авж байгаа цалин нэмэгдэн те. Тэгэхээр явууллаа гэхэд Casey Walls бол хангалттай нөхөхөөр тийм тоглож яваад байгаа. Энэ AJ Mitchell өнгөрсөн үлрэл 6.5 оноо дунджилж байсан. Энэ үлрэлд 16.1 оног дунджилж ш. Тэгээд дээрэс нь AJ Mitchell-ийн хамгаалж байгаа тоглогчдын довтолж байгаа хүн хэдүү болоо би одоо яг энэ нарийн тоог нь марч. Би бүр энэ нөхөр чинь бас давхар хамгаалтан дээр будаа болгоод байгаа юм байна ш гэж харсан байхгүй. Тэгээд мэдхгүй зүгээр ингээд нэг ундраг байдаг ш тэ. Ингээд юм ингээл араас нь ундраал байдаг нэг баяжих айлын бюро тоглоно гэдэг шиг ингээд нэг араас нь ингээл уур чадрууд ундраал байдаг. Oklahoma City Thunder баг зүгээр л одоо л уур чадвар хамгаалтаар ундарж шít. Тэгээ дээрэс нь хамгийн гол нь энэ баг чинь эх жилийн аль багийн драфт ирэхийг эзэмшиж байгаа лээ баг эхний 3-аар дахиад сонгох гэдэг. Los Angeles Clippers. Одоо ингээд юугаар яах юм бол үгүй одоо ингээд юу яаж шít одоо хэрвээ өнөөдөр ингэ дуусах юм бол бахархалтайгаар хэлэх үү? 8 юм уу 9-өр авах гэдэг ш таруулж дахиад.
Тэндээс ямар тоглож ягаад ч юм уу тоглож авч байна. Тий. Ирэх 5 жил л шүү дээ. 32 руу 36 драфт пиктэй байна. Ориг лигийн баг тал юуг ингэ багц юм ааш. Харин тэгээд зүгээр ингээд сольж үзэл нөгөө нэг ом шиг ингээд сольж өмсөл үзэл болохгүй л хаяад ахна шүү дээ. Харин л яваад ах боломжтой байдаг байхгүй тий. Тэгэхээр тэд нар чинь нэгдүгээр орж ирэхээр тэр тоглогчдын орж ирэхэд чинь гол гуруудаа итгэлтэйгээр ингэж гэрээгээ сунгасан шалтгаан энэ олон драфт ирэхүүд байгаа учраас тэд чинь бусад тоглогчдын хамтхан байгаад байгаа байхгүй. Тийм учраас ингэж итгэлтэйгээр гэрээ өгөөд одоо урт хугацаанд аваад үлдсэн. Тэгэхээр дахиад хэлье. Oklahoma City Thunder баг угаасаа одоо favorite нь байгаа. Цаастаач favorite нь байх магадгүй бид нар хамгийн сүүлд 3 дараалж хоцсон баг. Lakers. Борис 3 дараалж хоцож үгүй. Lakers 2000 оны Lakers-ээс 3 дараалж хоцсон баг энэ бид гарч ирэх байгаа. Магадгүй бид тэр одоо юу гэдэг 25 жил хүлээгдэж байгаа 22 жил хүлээгдэж байгаа амжилтыг гэрчлэхээс сууж ахыг үүсэх арга алга да. Oklahoma City Thunder 17-1 энэ цаашдаа ч олон тоглолтоор үргэлжлэнэ. Үзэгчтэй бүхэн Game Point podcast-ыг лав гараг бүр Premier Sports 1 суугаар замун YouTube channel-аар хүлээх авах боломжтой. Game Point podcast-ийн ивент тэтгэгчээр үе мөчний шингэн доктор Joint Movement Colcosmin ажиллаж байгаа давуу талыг та бүхэнд танилцуулъя. Глютенгүй далайн бүтээгдэхүүн агуулаагүй тул глютен болон далайн бүтээгдэхүүнээс хашилтай хүмүүст хэрэглэж болно. Нэмэлт сахаргүй ойн жимсний амттай учраас тааламжтай. За шингэн учраас ходоодыг цочроохгүй гол үйлчлэгч бодисонд цуснд бүрэн шимэгдэнэ. За тэгээ өдөрт нэг удаагийн уултаар глюкозаминыг өдрийн тунгаараа авах юм боломжтой давуу талтай уухад төгөхгүй хялбар учраас танд хэрэглэхэд таатай байгаа. Тэгэхээр энэ хүн бүтээгдэхүүнийг ахмад настан бэртэл гэмтэлтэй хүмүүс, спортоор хичээлдэг, суугаа ажил хийдэг, за хөдөлгөөн хязгаарлагдмал хүмүүс хэрэглэхэд тохиромжтойг сануулъя. Game Point podcast үргэлжилж байна. Цогц найрлага бүхий үе мөчний шингэн доктор. Үе мөчний өрөвсөл, өвдөлттэй, бэртэл гэмтэлтэй, спортоор хичээлдэг, ахмад настан, суугаа ажил хийдэг бүх хүмүүст тохиромжтой. Энэхүү бэлтгэл нь өрөвсөл болон өвдөлтийг намдааж, эдгэрэлтийг түргэсгэж, үений шингэнийг нөгснөөр үе мөчний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний шингэн доктор. NBA-ийн түүхэнд 21 улирал тоглосон тоглогчид тийм ч олон биш. Гэтэ яг одоо 21 улирал тоглож яваад тоглогчдын нэг Chris Paul өнгөрсөн 7 хоногт өөрийн сошиал хуудасаараа дамжуулан энэ улирал түүнээс сүүлчийн улирал байх болно гэдэг мэдээллийг тавьсан улмаар түүний үдэлт шууд бараг Шарлот хотоос эхэлсэн. Тэгэхээр Chris Paul бол 21 улирал тоглохдоо үнэхээр топ түвшинд байж чадсан NBA-ийн шилдэг бүх цаг үеийн түүхэнд орох шилдэг холбон тоглогчдын нэг мөнөөсөө мөн. За энэ тоглогч ингээд 21 улирлын дараа ч зодог тайлах шийдвэр гаргаж байна. Энэ мэдээг чи хэрхэн хүлээж ав? Магадгүй гэхдээ баг цаг нь болцсон байсан гэж хүлээжсэн үү? Тийм миний хувьд бол цаг нь болцсон байсан гэж хүлээжсэн. Тэгээд сизон эхлэхээс өмнө хоёул Clippers-ыг ярьжсэн чинь би тэгээ хэлсэн шээ. Яг би зүгээр фэнүүдийн гомдох гэж хэлээгүй шүү. Гэхдээ зүгээр Clippers-ийн талбай дээр Chris Paul байх тусмаа сайн хэлцэж байгаа хүмүүс уурлаад байсан. Яг одоо миний бодлоор бол Chris Paul чи хэллээ шүү дээ 21 жил тоглоно гэдэг чинь тийм одоо юу гэдэг common зүйл биш байхгүй байдгал зүйл биш байхгүй. Одоо LeBron-ы тоглож байгаа, одоо KD-гийн тоглож байгаа, Chris Paul-ын тоглож байгаа, Curry-гийн тоглож байгаа энэ 20 хүрж байгаа 20-оос дээшээ гараа авчихсан season гэдэг чинь улирал гэдэг чинь гайхалтай амжилтуудын нэг байхгүй. Тэгэхээр энэ хүн бол үнэхээр юу дундаж одоо NBA-гийн тоглогч шүү дээ тий. Тоглосон дундаж одоо бишээ тоо чин 5 season байхгүй. Нэг тоглогч. Тийм нэг тоглогч. Ер нь бол дунджаад 5 season тоглолт ер нь лигээс гардаг байхгүй. Тэгэхээр Chris Paul одоо энэ LeBron тийш 20 гараад явж ийн гэдэг чинь бараг 4 хүний карьерийг хийж гэнэ гэсэн үг тийм шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн жил бол Chris Paul San Antonio Spurs багт өөрийнхөө тусыг хүргэсэн шүү дээ. Тэр залуу багийг
Виктор Вембаньямаг тэгээд тэр холбогч залуу холбогчдыг ингэж тоглолт юм аа гэдэг хувьцаалах хүрээнд ментор хийгээд ингээд явчихсан. Энэ үйлрэл дууг нь мэдээж авраг авах хамгийн боломжтой багт гээд ирсэн боловч сайн нэг тэр чи над руу ямар тоглолтын бичлэг явуулаад байлаа нэг тоглолтын бичлэгэн дээр явуулсан чи хөрх юм. Тэгэхээр бас эрийг нас уулыг цас гэж те. Гэхдээ миний бодлоор бол ер нь яг ингээд аврагын төлөө бүгжийн төлөө тэгээд бүр ингээд одоо impactful тоглогчоор бол хамгийн сүүлд Rockets-ийн roster-т байсан болов уу гэж бодож байна. Тэгээд тэрний дараа OKC тэгээд Warriors, Spurs гээд одоо энэ Clippers гэсэн зүйлд бол үнэхээр зүгээр менторийн хувьд аюу сайн зүйл хийсэн болов уу гэж. Яг тоглогчийн хувьд бол Rockets тэр жил авах байсан даа гэж боддоо шүү дээ. Одоо юу гэдэг өмнөөс нь харамсыг гэх юм бол. Крис тэр нэг авах байсан юм даа гэж чи тэрийг санаж байна уу? Крис Полын гоёны арын шүрмэс татаж гарч явал Стив Кер багийнхандаа хэлцдэг. Бид нар одоо 6 дараалж хожоод авраг болно гэдэг лөө. Тийм. Тэр 6 тоглолтод дараалж хожихыг Кливлендэг оруулах чадгаас хамгийн амар нь. Бид нар одоо 6 тоглолт дараалж хожно гэж хэлээд Стив Кер багийнхандаа хэлээд тэрэнд нь тэгээд Cavaliers-ыг 4 дараалж шүүрдэн гэдгийг ч бүр мэдчихсэн байгаа. Тэгэхээр хамгийн хүнд өрсөлдөгч нь Rockets мод байгаа байхгүй. Тэр жил. Тий. Гэхдээ Rockets хэрэг Крис Пол тэр гоёны ард татаг бол Harden хоёр хоёулаа авраг болчих үгүйсэхгүй болно шүү дээ Крис Пол хоёрыг. Тий. Тэгтээ зүгээр нэг асууя. Крис Полыг чи сая хэллээ шүү дээ. Houston Rockets-ийн тэр Крис Пол бол оргил амжилтанд байсан. Оргил одоо юу гэдэг амжилтанд байсан гэж Clippers-ийн Крис Пол тийм байгаагүй юу? Хуучин Clippers-ийн биш хамгийн сүүлд бид тэгж харсан. Яг тэрний Rockets-ийн өмнө чин Крис Пол мэдээж байлгүй байх. Clippers бас л 3-1-ээс баригдаж Warriors тожигддаг чинь бас үнэхээр азгүй гэхээр л явдалчтэй. Яг тухайн үед тэгж одоо нэг хуучин оовнорынх нь скандал болоогүй те. Тэр одоо хуц сайлах өрөөнд янз бүрийн экстра драма байгаагүй байсан бол тэр авраг авахгүй гэж бас би үгсэхгүй шүү дээ. Тэгээ тэр жил чинь Warriors анхныхаа авраг авсан жил лөө те. Биш нэг Curry тэр тийм үстэй. Үгүй юу? Тийм бахан. Тийм баг. Үгүй нөө Clippers чинь бүр ихтгэл төгс амар явж хагаад Donald Sterling тэйзэн. Тийм Donald. Тэгээ нэг найз охинтойгоо одоо муудалцсан бичлэг нь ил болоод тэр бичлэгэн дээр арьс өнгөний үзэл гаргасан болоо. Тэгээд нөгөө нэг энэ Америктуудыг хамгийн эмзэг сэдв болох арьс өнгөний үзэл гаргасан. Тэгээд цагаан арьстай хүн одоо хар арьстай тоглогчдыг тоглуулад тэрнийхэн дээр ингээд толгой дээр нь суучаад ингээд арьс өнгөний үзэл гаргаад сууж энэ бол байж боломгүй. Тэгээд угаасаа иймэрхүү имиж бүрдүүлсэн эзнээс энэ би маш хурдан салдаг гэдгийг тэр шууд харуулсан шүү дээ. Асуудал өрнөөл Clippers-ийн тоглогчдын талбай дээр бүр тоглох гэж биш зүгээр эсэргүүцэл үзүүлэх гэж гарч ирдэг гэсэн багийн өөр амьсгал авахмгүй болоод тэр жилийн Clippers-ийн амжилт бодоо олжсэн. Үнэхээр харамсалтай. Тийм. Одоо Адам Silver шүү дээ. Одоо NBA-ийн commissioner Adam Silver яг тэрийг одоо нөгөө хүчээр одоо ер нь бол зар гэсэн шүү дээ Clippers-ийг. Owner-ийн баандаа тэгээд ингээ ерөнхийдөө хүчээр зар гэдэг юу тулгсан. Тэгээд тэр хийсэн ажил нь Америкийн одоо бүх одоо юу гэдэг лигийн commissioner-уудын одоо түүхэнд ажиллажсэн бүх commissioner-ууд дундаас хамгийн зоригтой үйлдэл хийсэн. Бараг Silver-ийн бараг legacy-д үлдэхэр тийм үйл явдал шийдвэр юм уу тийм шүү дээ. Тийм шийдвэр гэдэг шүү дээ. Тийм үү? Тийм. Шууд багийн эзнийг ингэж хөөж гаргасан уу? Тийм багийн эзнийг урд нь бол тийм зүйл бараг болдгоо байсан баг. Мөнгөтэй уналт хамгаалал үйддэг гэсэн юм байна тийм. Тийм учраас энэ одоо энэ Стив Болмрыг бас хөөгд гаргах магадгүй гэдэг айдас бол бас байгаа юм байна тийм. Хэрвээ кейс нь батлагдвал гэтээ Стив Болмр арай л их мөнгөтэй байна. Уур нүрэл NBA тэр чигээр нь худалдаа шүү. Тэгэд Крис Пол ямар ч үсэн NBA-гийн түүхэнд гаргасан амжилтуудыг нь одоо дурдах юм бол энэ тоглогч зүгээр л 21 үйлрэл тоглосноор бүх цагийн түүхэнд 3-т, оновчтой дамжуулалтыг өгснөөр бүх цагийн түүхэнд 2-т, оновчтой улирлыг дамжуулалтаар тэргүүлсэн тоогоор 5 удаа буюу бүх цагийн түүхэнд 4-т,
10 оновчтой дамжуулт өгсөн тоогоор 605 тоглолтод буюу ч одоо нийт хэдэн үлрэл юм бэ? 605 тоглолт гэдэг чинь 64 8864 гэдэг чинь бараг 7-8 тий. Тэгээ энэ 10 оновчтой дамжуулт өгсөн тоогоор бүх цаг үеийн түүхэнд 2-т явд юм байна. All defensive team орсон тоогоор 9 удаа буюу 7 дугаар байранд явд юм байна. Бөмбөг тасалтаараа бүх цаг үеийн түүхэнд 2-т явд юм байна. Бөмбөг тасалтыг бас удирлыг тэргүүлснээр 6 буюу бүх цаг үеийн түүхэнд 1-т бичигдсэн юм байна. Ийм амар доминант тоглогчийн талаар бид яриад байгаа байхгүй. Харамсалтай нь авраг авахгүйгээр түүний карьер дуусах эрсдэл маш өндөр болчиход байна. Харамсалтай. Зарим агуу тоглогч нар угаасаа бүгд тэг аврагын бүгжгүүд одоо дуусгадаг зөндөл гой карьер үүдэн шүү дээ. Яг одоо PG-нүүдийг ярих юм бол John Stockton ч гэсэн байж тээ. John Stockton ямар одоо point guard байлаа. Би бол ер нь Chris Paul яг аврагын бүгжгүүл болохоос карьерийн хувьд бол гайхалтай карьер хийсэн. Одоо first ballot Hall of Famer болох нь тодорхой тим тоглогч. Зүгээр миний ганц бодогдоод байдаг юм болохоор айгүй олон тийм драма янз бүрийн экстра юмнууд л карьерт нөлөөлсөнд нь л байдаг. Одоо чинь Legacy trade-ийг тэгж яадаг, болиулдаг. Тэгээ Clips дээр бовнрын тэгдэг. Тэгээ дараа нь тэр Houston дээр шүрмс татдаг энэ төр. Яг ингээд өөрийнх нь контрол хийж чадахгүй юмнууд аягүй их нөлөөцсөн байгаа байхгүй. Тийм тэр Lakers-ийн солилцоо буцаагддаг бол амар тийм. Тэгээ би ингэж боддоо шүү дээ. Өмнө нь ус дугаараар ярьсан санагдаад байх юм тийм. Karma is real гэдэг. Karma бол хайг андуурдаг юм байна, хаалга андуурдаг юм байна. Mark Cuban Lakers-ийн Chris Paul-ийн солилцоог буцаахын тулд манлайлж ажилласан байхгүй. Тэгээ тэрнийхээ үр дүнд нүдэн дээр Luka Doncic-ийг л Lakers руу алдчихж байгаа. Тэгээ Karma бол байдаг юм байна л гэж бодсон. Зүгээр яг энийг ингэ бодсон чинь наадхан дээр чинь нэг сонирхолтой байна. Хэрвээ Lakers тэр үед Chris Paul-ыг аваад Steve Nash-ыг авах байсан бол Kobe Bryant дахиж нэг аврагтай болж 6 аврагын бүгжтэйгээр Michael Jordan-тай тэнцэх боломж байсан болов? Би бол 100% байсан гэж байна. Mark Cuban чинь гол нь тэр одоо зогсоод чинь ингэдэж штэ. Chris Paul-ыг аваад тэгээд дээрээс нь Dwight Howard-ыг авах зайтай байсан гэдэг байна. Тэгэхээр чин Chris Paul, Dwight Howard тэр тухайн үед ямар доминант центр байлаа тийм үстэй. Pau Gasol-ыг Dwight болгох чинь тэгээд Chris Paul өрөөдөг чинь тэгээд Kobe яг тэрний дараа л бэртээд эхэлсэн бас яг тухайн үед бол яг бас тийм их бэртэл аваагүй байсан шүү дээ. Тэгээ хэрвээ Chris Paul шиг хамтрагчтай Dwight Howard шиг хамтрагчтай байсан бол тэгж бас бэртээчгүй ч тэр карьер нь тэгж дуусаач шүү дээ. Тийм шүү дээ. Сүүлдээ ганцаараа чирсээр байгаа нэг плей-офф оруулдаг жил байна шүү дээ. Тэгэл тэрнээс хойш ерөөсөө мөр юу бүгдээрээ бэртээд эхэлсэн шүү дээ. Юус ч хитрхи өндөрсөн. Тэгэхээр яа Kobe-гийн төгсгөл карьерийн төгсгөл гэсэн Chris Paul-ийн карьер гэсэн шал маш ондоо байх боломжтой байсан гэж боддог шүү дээ. Тийм байна. Харамсалтай юм. Нэр өөрөөс хамаарахгүй айгүй их юм болсон байна. Тэгээд тэр нөгөө Warriors тэр шүрмэс татдаг бол үнэхээр яг би тухайд бодсон Chris Paul үнэхээр азгүй тоглогч юм да. Энэ бол бараг л Chris Paul-ийн шүрмэс нь л зүгээр байжсэн бол тэр тоглолтод Rockets хожоол тэр цувралд Rockets хожоол Cleveland-ыг асуудалгүй хожиж болохоор байсан байхгүй. Warriors-ыг нидаж исэн баг нөгөө Warriors нь Rockets-тэй тэнцүү тоглож ирсэн нь Cleveland-д тийг 4 тэгтчихэж байгаа шин. Тэгэхээр team амар сайн баг байж байгаад Chris Paul-ийн хувьд тэр цуврал дуусчихсан. Тэгэхээр би Chris Paul-тай холбоотой нэг дурсамж би өмнө нь бас ярьжсэн. Гэтэ яг хүний дурсамж л учраас 2013 онд Chris Paul бүх хотын тоглолтод MVP болдог байхгүй. Houston болсон All-Star. Тэгээд нөгөө Banana Boat-ийн биш үү? Banana Boat-ийн болоод тэнд байгаа тоглогчдын Chris Paul-аас шууд өрсөн байхгүй. Окей, Las Vegas руу нисцгээ хамт очиж тэнд ингээд миний MVP-ийн баярыг тэмдэглэе гэдэг. Тэгээ Paul-ийн хүн гэдэг нэг өөр шиг жижигхэн жоох юм. Paul яг манайсаа ижлэх хүнтэй байхгүй. Метр 80 юу гэлээ. Тэгээ тэр NBA-ийн тоглогчдын дунд яг нэг жоох хүүхчиг нь байдаг. Тэгээд All-Star нэг 2-3 хоног хэд хоног завсарлаа буцаад илээд ирсэн байхгүй. Илээд ирээд Lakers Boston-тай тоглоод чи 2 дугаар сарын 20 байсан. Lakers Spurs-тай тоглодог байхгүй. Гопшис Clippers Spurs-тай тоглодог байхгүй. Тэгээ Lakers Boston-ы тоглолт нэг Dr. Jerry Bass өнгөрцөн түүний дусгалыг хүнддэг амар тоглолт болоо KG Paul Pierce эдгээр Lakers Boston-ы тоглолт угаасаа мөнх хөрслөнд бол тэр тоглолт амар гоё болсон байхгүй. Тэгээ тэр тоглолтыг
би нэг найзтайгаа үзчихсэн юм. Тэгээ нөгөө нэг найз маань айгу том толгойтой нэг найз өгөхгүй. Тэрийг хамт үзсэн чинь би Lakers-ийн тоглолт үзэхгүй. Энэ нөгөө талд нь Атланта тоглолт болно ингээд Spurs тэр үчи Spurs гэдэг чинь Team Duncan Mano те Boris яв нөгөө амар Spurs штэ. Тэр Spurs Clippers-тэй үзсэн байхгүй. Clippers ч одоо нөгөө Blake Griffin, DeAndre Jordan, JJ Redick нөгөө амар Clippers ер нь бол дөрвөн амар багийн тоглолт болж байгаа. 2-2 нь сонгож үзсэн. Тэгсэн чинь тэр тоглолтын дээр Chris Paul хүүтэн өсөн захраад ерөөсө гүйж чадаагүй байхгүй. Амар тоглолт нь гараад. Нөгөө тэр тоглолт баг 30 оны зөрүүтэй тоглолт болоод Chris Paul бүр ингээд нэг амсгаадад гүйж чадахгүй ингээд нэг бүр цанхан дадчих гайсан. Тэгээд мэдээж тэр бол ойлгож болох тал та. Vegas-ээс хүн ирсний дараа ер нь 2-3 оноод ирсний дараа тэр хүн ихэд бол нэг гайхаад байхааргүй. 2 хоногийн хотод очиод ирсэн юм чинь. Тийм дурсамж бол байдیں۔ Тэр саяхан санаанд орчлоо. Аль бас л яндаг юм штэ. За тэг Chris Paul зодог тайлгаж байгаа шийдвэр гаргасан. Нэрэл Chris Paul. Тэгэл Chris Paul-ийн зодог тайлах шийдвэрийн араас LeBron James-ийн нэр шууд дурддаг шүү. Яг бол LeBron чинь 23 дахь хулралдаа тоглож байгаа юм шүү дээ. 22 ч биш, бүр 23 дахь. Гэтэл Chris Paul ч 21. Тэгээ LeBron-ийн шийдвэрүүд гарсан болов гэдэг мэдээллүүдийг авсан. LeBron одоо болтол яг шийдвэрээ гаргаагүй байна гэж байгаа. Тэгээд Chris Paul шийдвэрээ зарсных нь маргааш нөлөө тэр орой нөлөө Шарлоттод тоглосон. Шууд нэг үүдэлтний хэлж илээ шүү. Надад бол тэр гой санагдсан. Ялангуяа Шарлотт бол Chris Paul-ийн баг гэрэн штэ юу гэнхээр Шарлотт 20-ц баг тоглож ирсэн шүү дээ тий. Тэгэхээр надад бол тэр үүдэлт бол гоё санагдсан. Chris Paul бол хүндэтгэл үзүүлэх ёстой л холбоо штэ. Нэг дээрэс нь Америкийн шгшөө дэлхийд одоо юу гэдгийг нэрээ гаргацсан гэсэн мөнгөчүүд тий. Тий. Hall of Famer. Шууд Hall of Famer л шүү дээ. Маргаангүй шүү дээ. Маргаангүй маргаа. Тий. Тэр авраг маа. Ер нь гэхдээ хүн болгон авраг бол аврагын тоогоор бас юмыг хэмжих бас өөрөөс хэл юм. Гэхдээ мэдээж яг бүх цаг үеийн түүхэнд шилдэгүүдийг бол аврагын тоо ярих л баха. Харин яг иймэрхүү зүгээр сагсан мөнгөд орсон одоо энэ олон жил хөдөлмөрийг нь хувь нэмрийг нь зөвхөн аврагын тоогоор хэмжих юм бол бас өөрөөс хэлтэй. Тэгж бодохоор Chris Paul шууд Hall of Fame. Game Point podcast үргэлжлэж байна. За хоёулагийн яриа нэлээд халцлаа. Гэхдээ төгсгөлд нь ярихгүй нэг зүйл болохгүй нэг сэдв байна. Оклахома Сити Thunder энэ дүлэрлийн хамгийн том favorite баг тийм үү? Гэхдээ чиний хувьд од нэг багийг сонгоцсон байгаа шүү дээ. Тий. Denver Nuggets гэдэг баг. Би Denver Nuggets гэснээс сая Los Angeles хотод баруун иргэн монголчуудын тэмцээн болоод тэгээд зөндөө олон хотоос хүмүүс ирж тоглосон. Тэгээд 2 насны Англид хоёуланд нь эрэхтэй 2 насны Англид хоёуланд нь Денверээс ирсэн баг төрүүлсэн. Тэгээд тэр Денверийн багийнханд маш их баяр хүргэе. Тэгээд энэ жил гэсэн Nuggets-ын төрүүлэх байх гэж би бодож байгаа. Тийм үү. Денверийн төрүүлсэн 2 насны Англи. Denver Nuggets төрүүлэх магадлал мэдээж төрүүлэх магадлал 2 тийм болов. За гаргаж байгаа 5 төрүүлэх магадлал 2 тавьчихсан. Гэтэл энэ баг дээр гэмтэл бэртэл араараасаа тохиолдоод байна. Christian Brown гэмтэлтэй тоглохгүй байсан чинь өнгөрсөн одоо 7 хоногт Aaron Gordon гойны арын шүрмс буюу hamstring-ийн 2 дугаар зэргийн гэмтлийн бол бас 4-6 7 хоног тоглохгүйсэн. Энэ бол баг сар хагасын хугацаанд тэр талбай дээр гарахгүй гэсэн үг. Энэ бол яаж утсан момент. Тий. Denver багийн хувьд. Тэгээ бүр Aaron Gordon ямар тоглож чинь айгу момент байсан шүү. За 2 дугаар зэрэг гэдэг нь. Тий. Нэг гэсэн бол яг зүгээр. Гэтэ 2 гэдэг чинь айгу 6-7 хоног тэгээд дээрэс нь буцаад юунд орох гэж дахиад нэг хагас сар баг болно шүү. Тэгэхээр ер нь бол 2 сарын асуудал. 2 сарын асуудал. Aaron Gordon-ы энэ гэмтэл Denver Nuggets багийн нөгөө нэг аварга хамгаалах ч явах уу? Аварга болох одоо чиний таамаглалд ямар хэмжээний саад учруулах бол? Миний бол яг Christian Brown, Aaron Gordon хоёулаа бэртдэг бол жоохон асуудалтай л байна. Яг нэг нэгээр байсан бол нөхөд одоо тоглогч нар байгаа штэ. Тэгээд бид нар зөндөө ярьжсэн 100 хийсэн солилцоо 8 чим баг ер нь бол одоо л хэрэг болохоор юу цаг хугацаа ирж штэ. Би одоо Aaron Gordon хин хоёрын Christian Brown хоёрын байхгүй зүгүүд бол Cameron Johnson Zeke Naji хоёр л маш том ролтой тоглох болов гэж бодож байна. Cameron Johnson ер нь ирснээсээ хойш санаанд яг ингээд
миний бодож ирсэн санаанд хүрэхээр тоглолт үзүүлэхгүй. Яг гэхдээ одоо яг ингээд step up Хэрэг нь гарах байх. Тий, хэрэгээ гарах хэрэгтэй л болчиход байна л да өсөөгөө. Би Phoenix гэхдээ одоо нэг юм муухайж байгаа юм. Миний бодлыг хэлж. Phoenix Suns ягаад Cameron Johnson-оос татгалцсныг мэдэх юм. Үнтэй байсан. Cameron Johnson. Яг Лидер хин болохгүй л тий. Michael Bridges цалин гэрээ өгчээсэн байхгүй юу? Michael Bridges. Гэхдээ хэрвээ Cameron Johnson хэрвээ consistent буюу тогтвортой байж чадсан бол магадгүй Michael Bridges тэр үед явах байсан байхгүй юу? Хоёулаа залуу гарч ирж байгаа тоглогчдээс. Хоёулаа өсөх хэрэгэд тоглогчдсэн. Гэхдээ тухайн Phoenix Suns James Jones ерөнхий менежер энэ тоглогчийг таньсан л байхгүй юу? За энэ бол тогтвортой болохгүй маа. Энэ бол цаашдаа Brooklyn Nets-д очиод үзүүлж байгаа амжилтыг ерөөс амжилтанд тооцох хэрэггүй. Өнгөрсөн жил Dorian Finney-Smith бараг 3-50% шидэж байгаа Lakers ирсэн биз дээ. Тэгээд сул гаргаж өгөөд хийхгүйсэн биз дээ. Brooklyn Nets-д очсон тоглож болгон одоо энэ Cameron Thomas шүү дээ. Cam Thomas. Энэ өөр Binbig-ийн багт очиод ингэж тоглохгүй шүү дээ. Brooklyn Nets очсон болго ингэ сайн харагдаад байгаа. Тэгэхээр би бол Cameron Johnson-ыг тэгж өндөр хүлээлттэй угаасаа байлгаад хэрэггүй гэж хэлэх гээд байгаа юм. Тэр фэнүүд. Тэрний оронд Peyton Watson илүү итгэсэн дээр. Peyton Watson угаасаа хамгаалттай. Тэгээд одоо миний зүгээр эсрэг саналтайгаа юу гэхээр Peyton Aaron Gordon-ы эзгүүд угаасаа Peyton Watson гол ачааллыг угаасаа үүрнэ. 30 минут тоглоно тэр бүр тодорхой. Гэхдээ энэ альва зүйл хоёр сайн талтай байдаг шүү дээ. За Aaron Gordon гимснээр яах вэ гэхээр Nikola Jokic-ийн ачаал нэмэгдэнэ. Нөгөө нэг ингээд ихтэн Jamal Murray дээр онооны дарамт нэмэгдэнэ. Aaron Gordon гэж чинь бараг 15, 10, 20 хийж байгаа хүн шүү дээ. Асуудалгүй зовлонгүйгээр. Тэгээ хамгаалт нь маш чухал нөлөөтэй. 3 сайн шийддэг болсон гэнэ. Энэ ачааллууд нөгөө хоёр лидер дээр нь очино. Энэ дээрс Peyton Watson хэрэг сайн хуваалцах чадах юм. Tim Hardaway Jr. хэрэг сайн хуваалцах чадах юм. Тэндээс их зүйл хамаарах байх. За яг хөө Christian Brown одоо төрүүлж гимтлээс ирэх юм. Гэтэ чи санаж байна Aaron Gordon өнгөрсөн жилийн плей-офф дээр бас энэ гимтлээ авсан шүү дээ. Тэгээ гойны хар ер нь татчих гээд байгааз, гимтчих гээд байгааз. Энэ чинь 2 дахь удирал, 3 дахь удирал нөө. Харин тийм ер нь энэ хаймшингийн юу вэ шүү дээ. Нэг татчихаар бүр тийж 100% итгэдэг юм шүү. Тэгээд дахиад татдаг. Нэг татдаг болчихвол тэгээд дахиад татдаг болчтой юм шүү дээ. Харин тийм би яг наадах хэлэх гээд байна. Хэрвээ Aaron Gordon гимтээгүй бол биш үү? Ингээд ч одоо 2 сарын амралт аваагүй бол биш үү? Энэ зүйлийг хавар тохиолдох байхгүй. Дэнер нагц. Харин тийм. Яг хавар тохиолдох. Тэгэхээр мэдээж гимтэл бол сайн зүйл биш. Гэхдээ гимтээд байгаа тоглогч нар ийм зүйл их тохиолж байгаа нь магадгүй энэ юу гэхээр Aaron Gordon-ы амралтыг гэрт өгөөд Aaron Gordon плей-офф энэ жил асуудалгүй тоглоно. Тэгэхээр муу зүйлээс сайныг нь харах юм бол Aaron Gordon-ы гимтэл түүнд хугацааг өгнө. Дээрэс нь Peyton Watson гэдэг тоглогчийг 2 сар хангалттай минут өгөөд Aaron Gordon-ыг одоо байгаа цагт энэ тоглогч хизээж хангалттай минут авдаг байсан бол Peyton Watson хангалттай минутыг өгөөд тэгэхээр сэлгэнээс энэ залуу дараа нь гарч ирэхдээ өөртөө ихтгэлтэй гарч ирэх юм болоо гэж би хувьдаа хараад байгаа. Тэгээ өчтөрийн тоглолтыг харсны урьдчилан Pelicans-ийн эсрэг хөдөл. Одоо Jokic өөр дээр ачаал маш их мэрж байгаа мэдчихэж байгаа. Гэхдээ Jokic бид нар дэлхийн хамгийн шилдэг сагсан мөмөгчийн талаар яриад байгаа байхгүй. Цаа чин сүйдээ залхуу нүрээд 3 шидэд байх шиг үлээ. Тэгээ тэр нь асуудалгүй унаад ах юм. Тэгэхээр унаад байгаа шүү дээ гол нь. Гэхдээ асуудалгүй унж ин тэгээд нэг уусаад чи юу гэхээр яагаад тоглогч нар ингээд нас ахаад ирэхээр 3 шиддэг нас ахчин гэдэг нь яг хуу ачаал ихэд ингээд туршлагажаад ирэхээр 3 шиддэг болдог гэхээр тэр чинийгээр нэг биеийн амрыг боддог ч юм уу эсвэл заавал оноо болгоныг авч чи ингэж нэг зовж хийх ёсгүй гэдгийг ойлгодог ч юм уу те шидэлтэй болж эхэлдэг ч гэдэг юм тийм баг. Би Jokic-ийн өчтөрийн дээр шидэлтүүдийг харчаад за Jokic угаасаа ачааллыг хавж энэ одоо заримдаа нэг иймэрхүү байдлаар хэлбэр оноогоо авъя да гэж ер нь бодож байгаа юм байна гэж бодсон. Тэрнээс өчтөрийн тоглолтод хэдэн удаа 3-аас шидэж байна. 3-4 удаа 3-аас шидэж шүү. Нэг тоглолтод тэгж өгсөн олон шидэд дэдэггүй шүү туган те. Тийм тэгэхээр ер нь бол тэгэл нөөд өөрийгөө нөөж ийн бол гэсэн үг. Эсвэл яагаад юм бол гэсэн үг л те. Аль хэлэн л та. Яагаад энэ гэж чинь. Тийм. Гэтэ яг одоо бол яг одоо тэр нөгөө usage rating ингээд одоо Jamal Murray дээр Nikola Jokic дээр тэгж олон дарамт өгөхгүйг шийдэх хүн бол одоо дасгалжуулагч штэ. Rotation яаж зөв явуулах хэвээр. Тэгвэл бас ингээд зэрэг ингээд бэртээд хахаар rotation дэх тоглогч нар ингээд нөгөө хэд нь ингээд juice чинь ихтэй яг араас нь бэртээддэг. Тэгээ нэг балансгүй болчдөг нэг тийм юу байгаад идэх штэ. Зарим багуудад тийм аяг их тохиолддог штэ. Тэгэхээр тэрийг л одоо юу гэдэг тэрнээс л сэргийлэх юм одоо rotation хэрэгтэй л байна л да. Гэтэ яаж ч бодсон түрүү жилийн ростер бодвол хамаагүй дээрсэн болохоор
Christian Brown-ыг ороод иртэл Aaron Gordon-ыг ороод иртэл сайн тоглож байгаа. Тэгээд нь шүү дээ. Би нэг юм дурдмаар байна. Бид нар season эхлэхээс өмнө шүү дээ. West бол үнэхээр хэцүү өстө баг амар өрсөлдөөнтэй байна гэсэн чинь яг ясам дээр тийм бодоол харагдахгүй шүү дээ. Бидний одоо дээгүүр явах болов уу гэж бодож исэн одоо тэр харахгүй шүү. Юунууд Minnesota Timberwolves чинь Phoenix Suns, Sacramento хоёр дараалал хожигдчихорчод яаж юу ах юм. Гэхдээ чи Minnesota Timberwolves, Golden State Warriors, Clippers энэ багууд чи ер нь бол дээгүүр явах хэрэгтэй байсан багууд шүү дээ. Тэгэхэд одоо play-ины байрал дээр явж шүү дээ. Clippers бүр юунаас гарцсан явж байна. Play-инээс гарцсан явж шүү дээ. Тэгэхээр энэ багууд чинь гол өрсөлдөөнийг авч явах хэрэгтэй байсан багууд. Тэгээд одоо авахгүй болохоор эхний юунаас доошо баг өрсөлдөө үзүүлэх гүйтэл шүү дээ. Эхний 6-аас доошо. За нөгөө play-ины багууд тэгээд илчгэр уурлах үед. Денвер дээр нэг сайн зүйл байгаа нь удирдал эхлэхээр нэг зүйл байдаг шүү дээ. Jamal Murray ингээд бүх хотын тоглолт хүртэл ингээд муу байж байгаа л бүх хотын тоглолт бүр плей-офф болохоор л ингээд бүр нөгөө цус утсан юу гэдэг лээ. Тэр шиг л бүр ингээд адгуус болчдөг шүү дээ. Энэ удирдлын эхнээс бол Jamal Murray адгуус байгаа. Карьерийн хамгийн сайн удирдлын эхний хасыг өнгөрүүлж байгаа. Энэ Nikola Jokic аачлаас харьцангуй хуваалцж байгаа. Энэ бол нэгдүгээр маш сайн мэдээ. Jamal Murray сайн байна, Nikola Jokic бүх одоо юу гэдгийг бага самбараас мөнгө авал доноо оновчтой дамжуул бөмбөг тасал ингээд 4-5 үзүүлэлтээр бага тэргүүлж байгаа сүүлийн 10 жилдх бараг цор ганц тоглож болж байгаа юм байна шүү дээ бурхан минь. Тэгээ Никола Йокич энэ жил MVP-г нь өгөхгүй бол одоо бас үнэхээр боломгүй байна. Сүүлийн 2-3 жил одоо MVP-г нь өөр хүмүүст ингээд өөдсөндөө болоод өгчлээ. Энэ жил одоо өгөхгүй бол үнэхээр болохгүй юм байна. Энэ тоглолтыг ер нь зодог тайлтны MVP-г нь өгөх хэрэгтэй юм шиг байна. Тэгээд нөгөө энэ зам авчирсан Jonas Valanciunas бол ямар ч байсан Никола Йокич нэг 10 минутын амралтын хангалттай өгөөд байлээ. Тэр бол бас сайн мэдээ. Үй, Йокичийг амраахч бүр хамт талбайд гаргаад л шүү. 2 центр тэр амар сайн мэдээ байхгүй. Тэр би бол Valanciunas тэр бол үнэхээр сайн мэдээ. Тэгээд харин одоо энэ дээр яг чиний хэлдгээр түрүүний Cameron Johnson жоохон хүн шиг байх хэрэгтэй. Жоохон хүн шиг байх хэрэгтэй. Тэгээд энэ асуудал угаасаа Денверийн фэнүүд донд ч яригдж байгаа, Денвер баг дотор ч яригдж байгаа. Тэгээд угаасаа хэвлэлэр ч гэсэн нөгөө нэг Денвер Камерон Джонсон дээр шүмжил ирээд эхэлсэн. Тэгээд угаасаа Йокич ингээд шууд багийн андаа хамгаалдаг штэ. Тэр ингээ удахгүй өөрийгөө олчих واخа. Яа сайн тоглогч штэ гэдэг ингэсэн л байна л. Гэтэ одоо энэ нөхцөлд Камерон Джонсон сайн тоглохгүй бол тэгээд угаасаа бас чиний нөгөө зориод байгаа, чиний хүсэж байгаа амжилт бас хэцүү штэ. Гарны нэг тоглогч нь overrated л болчихоор. Хин нэг нь underrated гэж ижил ер нь сайн авраг болдог шүү дээ. Тэгээ хин нэг нь overrated болчих юм бол угаасаа авраг болдог шүү дээ. Jamal Murray шүү дээ. Авраг болсноосоо хойш ер нь бол анхны авраг одоо бараг 2 жил болж байна те. 2-3 жилийн өмнө авраг болсон шүү дээ. Тэгээ тэрнээс хойш ерөөсөө одоо л season эхлэхэд ирүүл орж ирж байгаа. Ер нь дандаа л бэртэлтэй эсвэл ер нь ачаалт ихтсэн орж ирдэг байсан шүү дээ. 100 нөгөө дэлхийн аврагыг янз бүрийн авцсан, Олимп руу явж авцсан. Тэгээ ерөөс амралтгүй орж ирдэг гэсэн. Энэ жил яг ингээд амралттай яг ингээд ирүүл орж ирж байгаа. Ирж байгаа нь яг одоо үзүүлж байгаа одоо юу тоглолтоор нь харагдчихлаа л да. Тэгээд ирүүл Jamal Murray ямар амир вэ гэдгийг Clippers-ийн фэнүүд бол сайн мэддэг. Сайн мэддэг. Бабл диолла бичээс. 3-1-ээс яаж Jamal Murray солиоч. Тэгээд Lakers-ийн фэнүүд ч гэсэн сайн мэднэ шүү дээ. Тийм, Lakers-ийн фэнүүд ч гэсэн сайн мэдж байгаа. Тэгэхээр эрүүл Jamal Murray бол мэдээж Denver-ийн авраг болох гол жоруудын нэг шүү дээ. Наадхан дээр чинь бол тэгэхээр 100% сайн л. Тэгэхээр одоо Oklahoma City Thunder 17-1 амжилттайгаар нэгдүгээр хоринд араас нь Denver 13-4 амжилттайгаар хоёрдугаар хоринд явж байгаа хөөх. Тэдний авраг авах магадлалыг яг өнөөдрийн байдлаар хоёрт бичиж байна. Тэгээд ерөөсөө эндээс харж хахад гол өрсөлдөөн Oklahoma City Thunder Denver Nuggets хоёрын хооронд л болох юм байна энэ жил. Уусаач тэр баг үлрэл эхлэж тодорхойсон баг. Тэгээ 3-т явж байгаа магадлалаар 3-т явж байгаа баг Houston Rockets-ийн тоглолтыг харж байгаад үнэхээр энэ баг гоё байна. Fred VanVleet-ийг хүлээхээр шийдсэн юм шиг байна. Тэр Fred VanVleet ороод ирчих юм бол энэ баг асуудал шийдэх гэж харж байна. Харин одоо авраг авах магадлал дээр 4-т явж байгаа баг дээр би нэг асуух юм байгаа даа. Од энэ чиний дэмждэг баг байхгүй юу? Би 12-4 амжилттай явж байгаа Lakers-ийн яг одоогийн амжилтыг overrated гэж би бодоод байгаа юм. Overrated.
Тий. Би ч гэсэн ер нь бол жоохон хөөсөртэй явж Санал нийлэх үү? Тэгээ би санал хэлнэ. Яг тийм ашиг. Үгүй яг чанартай би түрүүн юун дээр ярьсан шүү дээ. OKC дээр одоо ингээд чанартай багууд айгу баг hodсон байна. Тэгээд ер нь бол schedule айгу амархан байсан байна гэдэгтэй адилхан юу ч гэсэн Lakers ч гэсэн ер нь бол тиймэрхүү байна. Яг бүр ингээд чанартай багуудтай тоглосон одоохондоо байхгүй шүү дээ. Яг чанартай багуудтай тоглохоор ямар одоо үр дүн гардгийг OKC дээр харсан шүү дээ. Бид хэр хол байгааг тий. Тэгэхээр би бол угаасаа эхний тэр OKC Denver тэгээд доотлынх нь тэр биш эхний 3-1 тэр OKC Denver Rockets 3 тэгээд бусд нь л гэдэг л тэр үү. За. Тэгвэл энэ дээр одоо би энд одоо хоёрхан асуулт асуугаад дуусглаа. Тэгвэл Denver Nuggets багийн үзүүлж байгаа 13-4 гэдэг амжилт overrated мөн үү? Гүн би бол угаасаа л тийм хүлээлттэй Denver Nuggets орж ирсэн 100-ны солилцоонаас нь хойш яг тэрийг л үзүүлж байгаа л гэж бодлоо. Харин надад энэ асуулт сонирхолтой санагдсан. Тэгээд яагаад уус expectation юм байсан. Энэ уус expectation шүү дээ. 2 West-ийн 2-3 энэ ихний 3-т л явж явах хэрэгтэй байсан шүү дээ. Тэгээд яг тэр байранд явж байгаа болохоор би бол яг л үзүүлэх хэрэгтэй юм бол үзүүлж яана гэж бодож байна. Яагаад ингэж асуугаад байна гэхээр яг одоогийн байдлаар хамгаалтын рейтингээр буюу 100 довтлохоо бүрт алдж байгаа оноогоор Lakers 14-р өрөнд, Denver 13-р өрөнд явж байгаа байхгүй юу? Тэгээ 13-14-р өрөнд явж байгаа хоёр багийг нэг нь overrated, нөгөөх нь болж ийна гэж би ч гэсэн яг чамтай санал нэг байхгүй. Denver-ийн амжилт бол хөөсөл биш, Lakers-ийн амжилт бол хөөсрөл гэж би удаа хараад байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд би 82 тоглолт чинь маратон. Тэгээ угаасаа нэг All-Star-ын дараас яг ингээд тос усаараа ялгана гэдэг чинь яг тэгэл ирдэг шүү дээ. Тэгээд Lakers-ийн би яг Lakers-ийн fan бусад одоо Lakers-ийн фэнүүдтэй ч хэлэхэд одоо ер нь бол муу юм эртгэн сэтгэл санаагаар бэлдээ гэж хэлсэн шүү дээ. Хэрвээ trade deadline-аар янз бүр юм хийгээ сайжруулцдаг бол юм бол одоогийн байдлаар бол хамгаалт гэдэг зүйлийн хээ өсгөн ч юу харагдахгүй баг шүү. Game Point podcast энэ дугаар хэн өрөөд өндөрлж байна? Та бүхэн манай подкастыг Premier Sports 1 сугаар лав гаргийн 21 цагаас за YouTube channel-аар лав гаргийн өглөө хүлээн авч үзэх боломжтой. Ингээд LA Otosod San Francisco-с ял та бүхэнд байлаа. Game Point podcast event тгчээр social pay ажилласан бол за өвд мөчний шингэн доктор Joint Movement Glucosamine бидэнтэй хамт байлаа. Ингээд тэр 7 хоногийн цагтаа иргэ уулзлаа. Баяр таа.